Сайн байцгаана уу? Энэ удаад Microsoft Office Word дээр Page Break-ийг хэрхэн ашиглах талаар заах болно. Та IT цэцэгийн мэдээлэлд шинэ мэдээллийг цаг алдахгүй хүлээж аваарай. Та олон төрлийн тайлан, судалгааны ажил, диплом энэ бичиж явах явцад шинэ бүлгийг заавал шинэ хуудаснаас эхлүүлэх шаардлага тохиолддог байх. Та гар аргаар шинэ бүлгүүдэд тохирлоо явж байхад бүлгийнх нь эхлэл нь өмнөх хуудастай орох ч юм уу яг ихэнд нь таарахгүй байх зүрх гэсэн асуудлууд тохиолдож исэн байх гэж бодож байна. Энэ page break-ийг ашигласнараа тухайн бүлгийнх нь эхлэл нь яг шинэ хуудасныхан хамгийн эхнээсээ эхэлдэг байхаар тохируулах боломжтой. Жишээ болгоод дараах текст дээр ажиллаж үзүүлье. Энэ өгүүлбэрээс доошх текстийг заавалчгүй шинэ хуудасны ихэнд байхаар тохируулж үзүүлье. Эхлээд insert хэсгийн page break дээр дарна. Тэгэнгүүт түрүү харуулсан текст нь хуваагдаад шууд шинэ хуудсан дээр ороод явж байгааг харж байна. За энэ шинэ хуудас нь болохоор энэ чэнэн шинээр мөр олон янзын агуулга чинь бичээ явсан ч гэсэн page break-ийг хийснээрээ шинэ хуудасныхан эхний мөрөөс бол хөдлөхгүй байна. Paragraph mark гэж хараад анзаарах боломжтой. Энд чинь page break гэж оруулсан болохоор энэ page break-ийн өмнө юу ч бичсэн байсан. Үүнээс хойш дараагийн хуудас хүртэлх мэдээлэлд хов хоосон зай орно гэсэн үг байгаа. Үнийг нэмээд олон өгөгдөл оруулаад явсан ч гэсэн дараагийн хуудасныхан эхний мөрөг дээр ямар нэгэн өөрчлөлт орохгүй гэсэн үг. Анхаарал тавьсанд баярлалаа. Танд энэ бичлэг таалагдсан бол лайк болон шеэр хийж өгнө үү? Танд асуух зүйл гарвал IT цэцэгийн мэйн мэйл болон Facebook, YouTube-ээр бидэнтэй холбогдно.